Засгийн газартаа зэрэгцэж явна. Засаг даргын тамгын газар өөрөө юу юм? Төрөөс ирсэн шийдвэрийг бас тодох юм биелүүлдэг. Гэхдээ өөрийнх нь хийх бас бүрийн хөтөлбөр урал дотроо батлуулдаг байхгүй тухайн жилийнхаа төсөв. Тэгэхээр ерөнхий сайжрал гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ердийн хуралд бат тэрийг одоо хянаж яахын тулд ямар байх ёстой гэх юм бол аль болох юм тий одоо хүчтэй хяналтын систем байх ёстой гэсэн үг болж байна шүү дээ тий. Гэтэл манайд яадаг вэ гэхээр эдийн төлөөлөгчдийн хурал нь өөрөө нэг намаас бүрдчих юм бол тохиогоор засаг дарга ингэж гарч. Тэгэхээр нөгөө нэг хяналт тэнцэл гэдэг зүйл байхгүй байна. Тий. Тэгэхээр хин одоо мониторинг хийх юм бэ гэдэг асуудал гарч ирдэг гэсэн. Тэгэхээр яг энэ сонгуулийн үед л иргэд өөрсдөө яавал хянах вэ? Төсвөө тий. За яавал одоо энэ тухайн орон нутагт хэрэгцээ шаардлагыг мэддэг тийм төлөөлөгчдийг сонгох вэ? За мэдээж хэрэг одоо гийн саяны улсын хурлын сонгуульд одоо санал өгөөд тэмцэн намынхаа гишүүнийг байх нь мэдээж тэр намынхаа одоо орон нутгийн төлөөлөлт дэмжих тодорхой тийм юу гэх юм бол тэдний хувьд бол хамтдаа явж ажиллаад бүтээн гэдэг ойлголт нь илүү байх гэж магадгүй. Тэгэхээр бас тийм бишээ гэд юу яаж байгаа тийм бишээ юу яах ёстой олон төрлийн дуу хоолой гарах ёстой тийм хяналт байх ёстой гэж бодож байгаа бол бас бусад намууд тийм хөтөлбөр харах шаардлага гарч ирсэн. Тэгэхээр орон нутгийн сонгуул гэдэг бол ямар зүйл байдаг гэх юм бол тухайн орон нутгийн засаглалыг одоо хэрэгжүүлэгчийг зөв хэрэгжүүлээсээ дээр нь бас зөв хэрэгжүүлж нэгдэг хяналт тавина гэдэг тийм л зүйлийн төлөө бид нар одоо санал өгч байгаа.